Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. За төрийн аудитын байгууллагаас нэгдсэн сургалт 2024-ийг орон нутагтаа зохион байгуулж байна. Тэгэхээр энэ сургалтаар бид төрийн аудитын байгууллагын харилцаг талуудынхаа стратеги, за аудит өөрөө бол одоо иргэдийн оролцоотой ийм байгууллага. За үндсэн хуулийн төрийн санхүү төсвийн хяналтыг хараад тусаар хэрэгжүүлэх төрийн хяналтын дэд байгууллага гэж тодорхойлсон. Тийм учраас одоо харилцаг талуудынхаа стратегийг одоо шалгагдагч этгээд иргэдэд танилцуулж аудитод одоо иргэдийн оролцоог хангах үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгэхээр аудит хийхэд одоо тэр сэдвийг бол төсвийн байнгын орноос баталдаг. Тэгэхээр өнөөдөр одоо яг энэ Дундгов аймагт тулгамдаад байгаа ямар асуудал байна? Ямар сэдвээр аудит хийвэл иргэдийн амьдрал сайжрах юм бэ гэдэг энэ асуудлыг бид нар бас иргэддээ ойлгуулж байна. Тэгэхээр төрийн аудитын байгууллага бол одоо бүрэн цахимжсан. Тэгэхээр Open Audit CGM гэдэг энэ сайтаар иргэд маань ороод за орон нутагтаа тулгарч байгаа аудит хийлгэх энэ сэдвүүдэд өгөх юм бол Монгол Улсын ерөнхий аудитор тэр сэдвийг батлаад аудит хийж дүгнэлт гаргаж зөвлөмж өгөх бүрэн боломжтой. Тэгэхээр аудитын одоо зөвлөмж маань одоо хэрэгжихгүй, үнэлэхгүй тодорхой байх ёстой. За тухайн одоо байгууллагыг эрсдлээс урьдчилан сэргийлээд за тийм зөвлөмжөөр ийм эрсдэл бий болох гээд байгааг энийг одоо засаж залруулах боломжтой шүү гэдэг ийм одоо зөвлөмжийг аудитын байгууллага хүргэдэг ийм байгууллага. За төрийн байгууллагт аудит хийгдснээр нэгдүгээрт одоо төрийн байгууллагуудын зарцуулж байгаа төсвийг одоо зориулт тусаар зарцуулахаас урьдчилан сэргийлнэ. За хоёрдугаарт ингэснээр Монгол Улсын эдийн засгийг сайжруулахад энэ бол маш чухал ач холбогдолтой. За мөн тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг хуулийг мөрдүүлж ажилуулахыг бол аудит энийг одоо хараад тусаар шалгаж дүгнэлтэд гаргадаг байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ аудит иргэдийн амьдралд ямар чухал хэрэгтэй бэ гэдгийг аудитын байгууллагыг иргэд маань зөвхөн шалгадаг хяндаг байгууллага гэдэг үүднээс хардаг бол уг нь аудитын байгууллага маань хамгийн иргэдтэйгээ ойрхон ажиллаж иргэдийн өмнө тулгамдаа байгаа асуудлыг шийдснээр одоо иргэдийн амьдрал сайжирна гэхээр аудитын байгууллага, төрийн аудитын байгууллага өөрөө одоо удирдлага нь улсын хурлаас томилогддог, улсын хурлд ажиллаад тайлагнадаг байгууллага гэдэг чинь нэг осны иргэдийн хяналтын төлөөллийн байгууллага шаа. Манай төрийн аудитын байгууллага бол босоо тогтолцоотой орон нутагт дах аудитын газруудтай ийм одоо байгууллага. Тийм учраас бид нар өнөөдрийн сургалтыг илүү одоо иргэддэд зориулж аудит иргэдэд одоо ямар чухал ач холбогдолтой юм улсын хурал, иргэдийн төлөөлөгчдийн хурал одоо ямар асуудлыг хилцүүл, ямар асуудлыг хөндүүл ач холбогдолтой бэ гэдгийг одоо ярьж таниулах ийм сургалтыг зохион байгуулад өнөөдөр одоо 4 дахь аймаг дээр явж байна. Төрийн аудитын байгууллага бусад орнуудын жишгийн дагуу аудитын дэд байгууллагуудын олон улсын гас гаргасан тунхаглал зарчмын дагуу харилцагч талуудынхаа оролцоог сайжруулах замаар аудитынхаа чанар үр нөлөөг дээшлүүлэх. За аудитын чанар сайжирснараа иргэдийн амьдралд илүү үр өгөөж өгөх ийм боломж нөхцөл бүрддэг учраас төрийн аудитын байгууллага харилцагч талуудын стратегийг боловсруулж хэрэгжүүлдэг. Энэ бүх аймагуудаар хийгдэж байгаа энэ 3 дахь аймаг дээр явж байгаа. Энэ гол харилцагч талууд буюу одоо иргэд, олон нийт, за шалгагдагч байгууллага буюу төсвийн байгууллага, одоо энэ харилцагч шалгагддаг байгууллагууд энэ гол харилцагч нартайгаа бид нэр харилцаагаа илүү өргөн хүрээнд үр нөлөөтэй илүү сайн харилцаа сайжирснараа аудитын чанар сайжирдаг. Бодиттой болдог. Ийм нөхцөлийг л бүрдүүлэх зорилгыг бол аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага зарчмаа болгодог учраас Дундгов аймгийн ер нь бол манайх бүх аймагуудад салбартай. За энэ салбарууд маань миний түрүүний хэлсэнчлэн ерөөсөө яг нэг дуугаар, нэг стандартаар одоо ингэж ажилладаг. За энд бол яг тэр аймаг нь ийм, энэ аймаг нь ийм гэх юм бол ер нь харьцангуй байхгүй. Бүгд одоо нэг горим хэрэгжүүлдэг, нэг цаг дор хуулийн хугацаанд ийм ажлуудаа ингэ хийгээд явдаг учраас үр дүнгууд нь бол ерөнхийдөө ижил тэгтээ бол мэдээж олон аймагуд байгаа учраас манай Дундгов аймгийн хувьд бол харьцангуй туршлагатсан хамт олонтой. Ер нь бол манай системдээ бол бас нэлээд одоо өндөр түвшний туршлагатай сайн хамт олон байнамаа. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.